Эксрүүлж Нима Данзан. Тэр жил аав минь хамгийн үнэтэй эд зүйлс авчдээ гэж одоо болтол бодогддөг юм. 3 дугаар ангид байсан юмдаг уу? Аав ээж хоёр хэдэн өдөр л тэр тухай орон гарan ярьцгааж билээ. Үнтэй л эд гэх юм уу? Чимэн одоо тийм сорвол 100 нас ч болсон шүү гэх мэт үгс чих шүргэн. Тэгсээр нэг өдөр аав минь хоёр тэмээ хонь ямаа нийлсэн хориод бог туугаад говь руу явж билээ. 2 хоноод аав минь ирлээ. Дүүнэр аавыг тосонгүйж харин ээж тогоон дээр цай үйж өглөө эрт дэвтээсэн борцоон гаргаж өрөн дээр тавив. Цайгаан гаргаж залгуулад борцтой гурилтай шүл хийсэн юм. Аав минь бидний толгойг үнэрлэн эрхлүүлээд гэрийнхээ хоймрыг эзлэн сууж малгайгаан авдар дээр тавиад ээжийн хийж өгсөн цайг оочлонгоо өврөө уудлан энэ шүү дээ хөө нөгөө сорволч нь гэж ээжид гарган үзүүлв. Сорволыг нандинам боосон альчуур нь яг л дэгдний цэцэг шиг хөх аж. Харин төө орчим мөнөөх сорвол нь үүр шөнийн хамгийн тод од шиг ногоолон туяа цацруулан гэрэлтэж байв. Аав нөгөө мод толгойгоо гаргаад ирдээ хөө гэхэд ээж хоймрын авдраан уудлан өнгөрсөн жилээ тооворт яваад ирэхдээ авч ирсэн гаансны мод толгойг гаргаж ирв. Бас тамхины уут хамт байх аж. Тэр тамхины уутанд тарвганы соёо мэт тахир хаш сэтгүүр мөн ембүү мэт мөнгөн цохиурыг бас мөнгөн гинжээр холбон бэхэлжээ. Гаансны толгой нь ган төмөр ар шилийн хээ угалз товойлгон сэлж урлжээ. Хизээч билээ манайд дарваан очирват хэмээх доод голын хүн бууж мордохдоо аавын мод толгойг үзээд бэлтээ гаансны толгойч ховрдоо. Ийм сайхан мод толгойд сайхан л сорвол олж залгах ёстой доо гэснийг санав. Тэр үед би дэлтэй гаансны толгой байхдаа яах вэ? Ямар азраг биш гэж дотроо инээн шоолж суусан юм. Тэнхүү аав минь жил гарны дараа л тууварт яваад авч ирсэн мод толгойдоо дүүх сорвол олж ирсэн нь тэр бололтой. Аав тэр даруй гаансны модон зорж сорволаа модондоо угсарч тамхиан татав. Тамхины уутч дүүрэн тамхитай болов. Гэр дүүрэн тамхины сайхан үнэр төгөв. Одоо ч би тамхи татаж буй хүний дэрэгдүр өнгөрөхдөө дуртай байдаг. Аавын минь үнэр сэнхих шиг болдог юм. Анх удагаан би гоё сайханд сэрэх шиг болж билээ. Завилан сууж тамхи татаж буй аавын уруулан завсраас шөнийн од шиг ногойлон туяа цацруулан гэрэлтэх ногоон писүү сорвол. Сорволонд угсарсан зураасан хээтэй төөхрийн улаан хүрэн мод. Тэр модонд залгсан ган төмрөөр донж төгс урлсан дэлтэй толгойд гэрэлтэн харагдах өндгөн улаан оч. Улаан очноос суунаглах бүдэгхэн цэнхэр утаа. Юутай үлэмж төгс үзэсгэлэн бай. Зураачсан ч болоосай.
Аав минь энэ гаансаа олон жил зуусан. Насан эзэслэн хэрэгэлсэн. Хамгийн үнэтэй эдэн л энэ байсан байх. Бас гол усныхан данзангийн энэ хэдэн мордын зоонд нар илүү гялалздаг гэж ярилцахад дуртай байсныг би мэднэ. Аавын минь ногоон Писус саруултай ганс отгон дүүд минь би. Хүүхдүүд бидний хэнэнч тамхи татаж өссөнгүй, сурсангүй. Доктор профессор дүү минь цагаан сараар ахтаан өвөртөлж ирж золгодог юм. Би аавыгаа дурсанхан гансанд нь тамхи нэрж хэд гурав сорно шүү дээ. Тэгээд ногоон Писус сарвал говь нутгаас худалдан авч ирээд гэртээ гэгээ цацруулан сууж байсан тэр төрхийн нэгвэрчлэн сандаг юм. Дурсамжийг Нима Данзан. Зураач Г. Цэрэнд орж. Эцэг Затон.